За нийт багш нартай гүйцэтгэлийн үнэлгээний мэдээлэл хэрхэн баталгаажуулах талаар заавар ид оруулж байна. За ангийн тулд мэдээж үнэлгээ цэг ECC цэгийн гэсэн хаягийн дагуу нэвтрэхэд ийм хэсэг одоо гişиг гарч ирнэ. За энэ дээр бид нар багш болвол нэвтрэх дээр дарна. За ингэж ороод за хууч нууц үгтэй хүмүүс бас байгаа. Хууч нууц үг байхгүй хүмүүс бас нууц үгээ мартсан хүмүүс бас байгаа. Ийм байна. За хэрвээ мартсан байгаа бол нууц үгээ надаар сэргээлэх боломжтой байгаамаа. За нууц үгээ сэргээлсэн хүмүүс бол хууч нууц үгээр мэдж байгаа нь бол нууц үгээр орсон. Хууч нүгээ мэдэхгүй байгаа хүмүүс бол регистрийн дугаараа хийгээд сүүлийн 6 орон хийгээд нэвтрэх товчийг дарнаа. За ингээд оронгууд за ийм хэсэг ихэд харагдаж байгаа. За энэ дээр хамгийн түрүүнд хийх ёстой ажил юу гэхээр тохиргоо хэсэг рүү ороод за нууц үгээ шинжлэх хууч нууц үгээ шинэ нууц үгээ ингээд хадгалах юм бол нууц үгээ шинжлэх боломжтой. За шинжлэхгүйгээр бас явж болно. За мэдлэнгийн үнэлгээний үр дүн энэ дээр бас ингээд харагдана. За гол юм нь мэдээлэл бацгаалжуулах гэдэг хэсгээр үндсэн хийх ажлууд маань байгаа. За ингээд эхний ээлжинд бол бүх ангитай багш нар мэдээлэлээ баталгаажуулсныхаа ангийнхаа сурагчдын мэдээллийг баталгаажуулсны дараа бусад багш нар маань бол ангиа бүртгэх боломж үүсэж байгаамаа. За ингийн тулд даасан анги энэ сурагчдын мэдээлэл рүү орно. За ингээд орох юм бол 7B анги 7-гийн Б бүлэг 30 сурагчтайгаа ингэж харагдчих. За ингээ энэ сурагчийн тоо маань бүрэн байна уу гэдгийг нягтлна. Дээрээс нь нэр регистрийн дугаар хүүсийн өмнө одоо өмнө зөв байна уу гэдгийг ингээд бүгдийн сайхан багш нягтлнаа. За хэрэг буруу байгаа тохиолдолд бол энэ хойдлын сомон дээр дарж засварлах юм. За ингээд одоо энэ юмнууд ингээд зөв байгаа хэсгийг хагаад за энэ дээр энэ хөгжлийн бэрхшээлтэй хэсэг удаан хугацаанд тасалсан, удаан хугацаанд өвчтэй байсан, шилжиж эргээд 6 сар болоогүй гэдгийг сонголтуудыг хэрвээ хүүхдээрээ байгаа бол чеклэнэ. За утасны дугаарыг мөн оруулж өгнө. За тэгээ асран хамгаалагч 1-ийн утасны дугаарыг оруулнаа. Одоо хэдчээд ингээд тоо оруулаад утасны дугаарыг оруул. Даав нэм ээж нэм хин нэг гэдгийг ингээд сонгоно. За ингээд мөн бас утасны дугаараа ингэж оруулаад ээж чинь аав ингээд ингээд оруулаад ингээд сонгоод хадгалнаа. За хөгжлийн бэрхшээлтэй гэдэг яах юм бол энэ нөгөө шалгалтанд орох хэсгийг бас сонгохлон дээр хамаарах юм байлаа. Тэгэхээр энийг хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг маш сайн аргалзах хэрэгтэй. Өвчтөө энэ нэг аль нэгийг чеклэгдсэн бол одоо шалгалтанд сонгогдохгүй байх магадaltaй л гэсэн санаа шүү. За ингэж оруулаад хадгалнаа. За энэ утасны дугаар ингээд буруу байгаа учраас минийх бол хадгалахдаггүй байна. За зөв ингээд 8 ордоо оруулчих юм бол хадгалагдах боломжтой. За ингээд заавал зөв утасны дугаар байх хэрэгтэй учраас ингээд болохгүй байгаа учраас хадгалагдахгүй байна. За тэгэнгүүт ингээд энэ мөрөндөр мэдээллүүд маань ороод ирнэ гэсэн үг. За ингээд хүүхд болгоно энэ мэдээллийг нэгдүгээрт хийх юм байна. За дараагийн тэгээд үнэн зөв бүрэн юус хэсгийг сайтар нягтлсны дараа баталгаажуулна. За ингээд баталгаажуулах товч дарна гэсэн үг. За энэний дараа багшийн мэдээлэл гэдэг рүү оронгууд за үндсэн 3 хэсэг байгаа. За энэ үзэгний шуундар дарах юм бол мэдээлэлээ засварлах боломжтой болж байгаа. За өмнө байсан хүмүүсийн мэдээлэл бол ерөнхийдөө байж байгаа. Энэ мэдээллүүд нь ерөнхийдөө ингэ байж байгаа. За энийг нягтлж үзэх зүг бол засах шаардлагагүй. За шинээр бүртгэсэн багш нар, шилжиж ирсэн багш нар дээр бол хоосон байгаа. Энийг заавал бүртгэж ажигланаа гэсэн үг. За ингээд дараад орох юм бол ийм байгаа. За энэ мэдээллүүд үнэн зөв хэсгийг нягтлаа шалгаад за нэмэлт толгой арах утас гэдэг дээр заавал нэг утас байхгүй бол хадгалахдаггүй шүү. За ингээд хадгална. За боловсролын мэдээллийг мөн бас ингээд одоо ямар зэрэгтэй юм хэдэн жил ажиллаж байгаа энэ гэсэн юм ингээд бүх мэдээллүүдээ маш сайн үнэн зөв оруулж өгнө. Үндсэн мэрэгжил дээр нэлээд сайн анхаарах хэрэгтэй. За ингээд хадгалчихна. За
гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдах хэсэг гээд суман дээр дарангууд хамгийн эхлээд тим үгүй гэсэн хоёр сонголт. Үгүй гэх юм бол ингээд ямар шалтгаанаар яагаад ингээд орохгүй гэдгийг бичнэ гэсэн. Тим гэх юм бол ингээд орчин. Энэ дээр хоёр сонголт байгаа. Тэтгэврийн багшаар оролцож болно, бие дааж оролцож болно. За тэтгэврийн багш бол тэтгэврийн багшаар гэн бие дааж оролцож бол бие дааж оролцно гэдгийг сонгоод за заадаг хичээлээ сонгоно. Дан ямар хичээл заадгийг гэдгийг яг тэр орох гэж байгаа хичээлээ сонгоно гэсэн. Юугаар одоо гүйцэтгэлийн үнэлгээнд ямар хичээлээ шалгалт өгөхийг шалгалтанд орох гэсэн гэдгээ сонгоод хадгалнаа гэсэн. За ингээд хадгалсны дараа заадаг анги бүлгийн мэдээлэл бүртгэнэ. За ингээ анги нэмэх гээд дарна. За ингээд энэчнээс за бүх одоогоор энэ дээр бол гарч ирэхгүй. Бүх ангийн хүүхдүүд баталгаажсны дараа бол ингээд ангиуд маань энэ дээр ингээ ороод ирж байна. За ангичингүүтээ ангиараа ордог хичээл бол ангиараа, группээр ордог бол группээр ордог хичээлээ гэж сонгоод хүүхдүүдийн нэрийг төвж оруулах юм байнамаа. За ийм байдлаар ерөнхийдөө мэдээллүүдийг баталгаажуулж явах нь. За ингээ бүх мэдээлэл баталгаажсны дараа баталгаажуулах товчоо тарж над дээр ирнэ. За энэний дараа би цааш нь бүх мэдээллүүдийг нь баталгаажуулнаа.